За сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ энэ удаагийн бичлэгээрээ иргэн уулзаж байна. За тэгэхээр өмнөх бичлэгээрээ бид нар өнөөдөр яг таны стрессийн түвшин хаана байна вэ? Та стресссэн байна уу? Эсвэл сэтгэл готролд орсон байна уу гэдгээ хамтдаа тодорхойлсон байгаа тийм ээ. Тэгэхээр тэр тодорхойлох явцад бол заримд маань одоо сэтгэл готрол арай ороогүй. Гэтэл зарим маань аль хэзээ сэтгэл готролд орсон. Зөвхөн сэтгэл готролд ороод зогсоогүй хүчтэй сэтгэл готрол руу зарим бүр архаг сэтгэл готрол руу орсон байхыг бол үгүйсэх аргагүй тийм ээ. Тэгэхээр та бүхэн маань одоо үнэхээр сэтгэл готролд орчхоод өөртөө туслах арга хайж байгаа бол өнөөдрийн энэ бичлэг бас та нарт маань тус нэмэр болох ёстой. Яагаад гэвэл энэ өнөөдөр бид нэр одоо хөндөх сэдэв маань өмнөх сэдвийнхаа үргэлжлэл болгоод одоо сөрөг мэдрэмжээсээ хэрхэн ангижрах вэ гэдэг талаар үзнэ. Тэгэхээр сөрөг мэдрэмж гэж юу юм бэ, тийм ээ? Сөрөг мэдрэмж яагаад бидэнд ингэж хуримтлагдаад, биднийг автуулаад ингээд үн удаан байгаад байдаг юм бэ гэдгийг бол яг хуу нарийн судалгаа байна. Дээр нь бид нар мэдрэмжүүд гэж яг юу юм бэ? Мэдрэмжүүд хаанаас ирдэг юм бэ, те? Мэдрэмжүүд өөрөө ямар одоо хүнд ямар одоо ач холбогдолтой юм бэ? Хүнийг одоо ямар одоо сэтгэл зүйн байдалд оруулдаг юм бэ гэдэг талаас нь одоо судална. Тэгэхээр хэлгэн болоод сөрөг мэдрэмжүүдийн одоо нийлбэр маань юу болтгоо гэхээр сэтгэл готрол болдог байгаа. Тэгээ сэтгэл готрол гэдэг бол яг нь бидний одоо хүсэх одоо зүйл биш шүү дээ, тийм ээ. Хин сэтгэл готрол орохыг ядгүй хүсдэггүй. Гэхдээ хүсээгүй мөртлөнгөө мдээгүй байхдаа хэдийнэ яадаг бах нь сэтгэл готрол орчихсан байдаг. Тэгээ шалтгаанаа мэддэггүй те. Нэг л мэдсэн чинь би сэтгэл готролд орсон байсан гэж. Гэтэл энийг одоо сэтгэл судлалын шинжилгээ ухаанаас юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ бол хүнд өөрт нь төрсөн маш олон төрлийн сөрөг мэдрэмжүүдийн одоо яах нь нийлбэр юм аа. Тэ өөрөөр хэлэх юм бол тэр төрсөн сөрөг сэтгэлийн хөдөлгөөн сөрөг мэдрэмжүүдээ тийм ээ одоо ерөөсөө цаг үед нь гаргаж байгаагүй зөв удирдаагүй зөв залаагүй улмаас хүн бол яадаг бах нь сэтгэл готрол ордгоо гэж үздэг. За тэгвэл та сэтгэл готролд орсон байна гэдээ одоо санаа зовох хэрэггүй. Тэгэхээр энийг бол бүгдөө одоо өөрийнхөө хүчээр яадаг ах нь даван туулах боломжтой. Тэгэхээр өнөөдрийн одоо энэ бичлэгийн сэдвээр бид нар бол сөрөг мэдрэмжүүдийнхаа талаар авч үзнэ. Тэгэхээр та мэдрэмжээ ойлгоод эхлэх юм бол тийм үү? Тэр мэдрэмжүүд хаанаас ирээд байгаа? Миний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөд байгаа юм? Тэгээ ердийн амьдрал минь яагаад ингэж тийм ээ? Их нөлөөлөд байгаа юм. Энийг одоо болиулах одоо энэ их олон сэтгэл одоо сөрөг сэтгэл одоо хөөрл сэтгэлийн хөдөлгөөн тэгээд энэ мэдрэмжүүдээсээ бид нар хэрхэн яаж салах юм бэ гэдгийг одоо энэ бичлэгээрээ та бүхэндээ би одоо хуваалцах гэж байгаамаа. За тэгэхээр одоо мэдрэмж гэж үзье. За мэдрэмж гэж юм тийм ээ. За тэгвэл ингэж бодъё л да та сэтгэлээр унаад өөрийгөө дахин буруутгах тийм ээ. Тэгсэн хэрнээ тэр шалтгаан нь юу вэ гэдгийг мэдэхгүй. За эсвэл тань төрөөд байгаа сэтгэлийн хөдлөл байна тийм ээ. Сэтгэлийн хөдөлгөөн нөө яаж зохицуулах га мэдэхгүй байвал өнөөдрийн энэ бичлэгт анхаарлаа хандуулаарай. За тэгэхээр бид нар бүгдөө тэр зүйлийг даван туулах арга замыг хамтдаа олцгоох нэ. За тэгэхээр хүн бүр үе готрдог тийм ээ. Сөрөг сэтгэл хөдлөлт автдаг. Тэгэхээр энэ бол яадгийн ганц та биш. Би ч гэсэн автдаг байхна. Тэгэхээр хүн бүхэн автдаг байхна. Хамгийн гол нь тэр сөрөг мэдрэмжүүд тэр сөрөг бодолтой хэр удаан автдаг вэ? Тэгээд автаад өдөр тутмын амьдралд чинь саад болж нөлөөлөх хэмжээнд очтол автдаггүй, автдаггүй гэдэгт бидний ялгаа яах вэ? Оршчдаг байх нэ. Тэр судалт хүний сэтгэлийн амар амгалан байдал тэр сэтгэл зүйн эрүүл байдлын гол үндэс юу гэхээр бусдын ялгаатай байдлыг хүлээн шүүрэх гэж хэлдэг. Бусдыг өөрөөрөө байлгах гээд, бусдыг өөрчлөх гээд л оролдоод үзэх юм бол та өөрөө сэтгэлийн шарахтай, сэтгэлийн өвчнөд болдог. Тэрний оронд тэр хүнийг яг байгаагаар нь яах нь хүлээн зөвшөөрөөд тэгээд хамтдаа цаашаага амьдрах нь бол бидний хувьд бол сэтгэл зүйн эрүүл мэндэ яах нь захин хамгаалж байгаа хамгийн ихний энгийн арга юм байгаа шүү. Тэгэхээр ингээд байхын энэ л өөрчлөгчөөсөө гэд та тэр хүнийг өөрчлөхөд оролдох тусам тэр хүн зовно гэж байна уу? Үгүй. Хэн зовх нь вэ? Би та өөрөө зовх нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хүн хизээ өөрчлөгддөг вэ гэж асуулт гарч ирж байна, тийм үү? Тэгвэл хүн хизээ өөрчлөгддөг вэ? Хүн өөрөө өөрчлөгдөх хүсэл төрсөн үед л өөрчлөгддөг. Тэгэхээр яадгийг нар мандахыг өөрчлөхгүй л тийм ээ. Миний хань ижил, миний найз нөхөд, миний эцэг эх, миний ах トゥ амраг садан хичнээн оролдоод надад ямар нэгэн сэтэл
өөрчлөгдөх тийм үү? Ямар нэгэн өөрчлөгдөх хүсэл зориг төрөөгүй л бол би өөрчлөгдөх байх нь шүү. Тэгэхээр зэрэг нь бусдыг өөрчлөх гэж өөрийгөө зовоох хэрэггүй, харин бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд хамтдаа амьдрах нь хамгийн зөв арга гэж сэтгэл судлал заадаг байгаа. Тэгэхээр бүгдээрээ өөрсдөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийн тулд надад төрөөд байгаа тэр мэдрэмжүүдээ тийм ээ хаанаас гараад байгаа юм, хаашаа хөтлөөд байгаа юм бэ гэдгээ олж мэдцгээе. Тэгэхээр мэдрэмж гэж юу юм бэ? За мэдрэмж гэж юу юм бала? Тэгэхээр мэдрэмж гэдэг бол ерөөсөө намайг сэрүүн байх цагаас эхлээд унтал маань яадаг нь өргөлж хамт байдаг юм шүү дээ. Тэгэхээр юу гэхээр зүгээр нь өглөө босоод бидэрт олон төрлийн мэдрэмж төрдөг. Тийм үү? За гэрээсээ гараад явхад олон төрлийн мэдрэмжтэй учирна тийм ээ. Тэгэхээр өнөөдөр надад ямар мэдрэмж төрхийг бол би таах боломж байхгүй. Тэр үйл явдалтай, тэр нөхцөл байдалд орж ижил бид нар тэр мэдрэмжүүдийг мэдрэх боломжтой тий. Тэгэхээр өнөөдөр би ийм мэдрэмжтэй учраас ингэж зохицуулна гэж урьдчилан зохион байгуулах, төлөвлөх боломж байхгүй шүү дээ. Тийм учраас зүгээр бид нар урьдчилж үйл явдалд өөрийгөө бэлдэж болдог тий. За өнөөдөр нэг иймэрхүү юм болсон, өчигдөр ийм байсан учраас өнөөдөр бас ийм байж магадгүй гэдэг юм ийм таамаглалтай өөрийгөө сэтгэл зүйн хувьд бэлтгэх боломж байдаг боловч яг бидэнд тулгарх мэдрэмжийг урьдчилан таамаглах боломжгүй байдаг шүү дээ тий. Яагаад боломжгүй гэж бодож байна? Яагаад гэвэл хүн болгон адилгүй учраас. Тийм ээ би түрүү хэлсэн хүн болгон адилгүй гэж. За тэгэхээр юу гэдгийг яг надтай адилхан тийм ээ ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй болсон гэдгийг хүлээж авах. Тэр мэдрэмж бас хүн болгонд айл болгонд өрх болгонд өөр эцэг их болгонд өөр байгаа. Тэгэхээр тэр бодлоосоо салж чадахгүй, тэр бодлоо хүлээн зөвшөөрч чадахгүй, түүнийгээ даван туулж чадаагүй тэмцэлцээр байгаа эцэг их байдаг бол тэрийг хэдийн хүлээн зөвшөөрөөд тийм үү эргээд цаашаа яаж хөгжүүлж болох юм бэ? Хүүхдтэй яаж тусалж чадах юм бэ гэдгээ гацаа хайгааж явсан эцэг эхчүүд бас цөөнгөө байгаа. Тэгэхээр энэ бол хин нэгний буруу эсвэл хин нэгэн буруутай гэсэн зүйл биш байх нь. Тэгэхээр юу гол буруут нь хэн байх нь? Бид бүгд өөр гэдэгт л байх нь шүү дээ. Тэгэхээр бид бүгд өөр учраас л тэр зовлон бэрхшээлийг тийм ээ туулах цаг хугацаа маань, тэр зовлон бэрхшээлийг даван туулах арга зам маань, тэр зовлон бэрхшээлд хандах хандлага маань, түүнийг түүнээс салах чадвар маань харилцан адилгүй байдаг байх нь. Тийм учраас бусдыг буруутгаж ерөөсөө болохгүй тий. Энийхэн юмны төлөө ингэж их шандаад байх юм бэ гэж хэлж ерөөсөө болохгүй байх нь шүү дээ. Хэрвээ тэгжил хэлэх юм бол та тэр хүн дайран дээр нь давс нэмнэ гэдэг шиг л зовлон дээр нь дахиад зовлон нэмж өгч байна. Сэтгэлд нь шарах өгч байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр сэтгэл зүй гэдэг зүйлийг судалснараа бид өөрсдөө шархлуулахгүй байх, өрөөлийг шархлуулахгүй байх, хамтдаа эрүүлэр аз жаргалтай амар амгалан амьдрахад л олж байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүй ер нь хүнд яад тусалдаг юм бэ гэхээр өөрийгөө олоход, өөрийгөө нээхэд, өөрийгөө ойлгоход тусалдаг. Тэгснээрээ өөрийгөө ойлгосноор бид нар бас эргэж бусдыг ойлгох нь бусдыг хүлээн зөвшөөрнө гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй, өөрийгөө ойлгоогүй хүн өрөөлийг хүлээн зөвшөөрч ойлгох боломж нь хомос байх нь штэ. Байж болно тийм ээ, энийг үгс гаргагүй. Гэхдээ энэ бол тийм тайван тэгээд хурдан замаар бол биш байх нь тийм ээ. Ямар нэгэн зөрчилтэй, маргаантай тийм тэмцэлтэй байж ижил энэ боломжтой гэж үзэх нь шүү дээ тийм ээ. За тэгэхээр өнөөдөр бид нар бичлэгээрээ өөрийнхөө мэдрэмжийг ойлгож авъя. Ялангуяа бид нар төрөөд идэг тэр сөрөг мэдрэмжүүдийг бид нар тэр сөрөг мэдрэмжүүдийг цуглуулсаар байгаад сэтгэл маань өвдөөд тийм ээ. Сэтгэл маань өвдсөөр байгаад өөрөө мэдлгүй бид нар хаачдаг гэсэн. Сэтгэл готрол гэмээр тэр хүн хар ангал руу тэр үхлийн ирмэг рүү очдог байх нь штэ. Гэтэл ихэнх хүмүүс түрүүндээ би хэлсэн яагаад тэнд очсноо мэддэггүй, шалтгаанаа мэддэггүй. Нэг л мэдхэд, нэг өглөө сэрэхэд би аль хэдийн сэтгэл готролд орсон байдаг. Яагаад гэвэл та өөрөө тэр сөрөг мэдрэмжүүдээ удирдах зөв заалж чадаагүй учраас тэр сөрөг мэдрэмжүүдээсээ маш хурдан салж чадаагүй учраас л бид нар сэтгэл готрол руу орчдөг байх нэ. За тэгэхээр бид нар энэ сэтгэл готрол гэдэг тэр зүйлээс өөрийгөө аврахын тулд, тэр зүйлийг даван гарахын тулд мэдрэмж гэдэг зүйлээ маш сайн ойлгож авах хэрэгтэй болох нэ. Тэгэхээр энэ сөрөг мэдрэмжээсээ салах, ангижрах тийм ээ энэ арга зүйн эхний хэсэг өнөөдрийн бичлэгээр та бүхэнд маань хүрхнэ гэж ойлгоорой. За тэгэхээр бид нар яадаг вүлээ?
одоо мэдрэмжээ яах нь ойлгох хэрэгтэй болох нь шүү дээ, тийм ээ. Гэтэл одоо миний мэдрээд байгаа, миний одоо маш хэцүү санагдаад байгаа тэр зүйлийг хэн нэг нь юу ч биш юм шигээр ерөөсөө анзаарахгүй өнгөрөөчих боломжтой. Энэ маань л нөгөө миний хэлээд байгаа та бидний ялгаатай тал. Бидний өөр гэдэг маань байна шүү дээ, тийм ээ. За, тэгвэл хувь хүн дээр ирдэг одоо энэ сөрөг мэдрэмж, сөрөг сэтгэл хөдлөл гэж юу вэ? Хамгийн нэгдүгээр бид нар бол яах нь сэтгэл готрол байх нь. За тэгээд дараа нь өдөр тутмын амьдрал маань юу байж болох вэ? Хардал, ганцаардал, өөрийгөө үзэн ядах, тийм ээ? Өөрийгөө үл үнэлэх, өөрийгөө үл хүлээн зөвшөөрөх гэж. Одоо энэ бол хүмүүс байнга тохиолдож байдаг сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг мэдрэмжүүд байгаа юм. Тэгэхээр энэ маань цуглуулагдаад, хуримтлагдаад, хураагцаар агаад миний сэтгэлийг өвтгдөг байна. Тэгэхээр миний тэр сэтгэлийн өвчин намайг хааш нь авчдаг байна уу? Сэтгэл готрол руу авчдаг байна шүү дээ. Тэгэхээр сэтгэл готролд хэн очдог байна уу? Сэтгэл нь өвдсөн хүн очдог байна. Тэгэхээр одоо сүүлийн дангаах ухаанд юу гэдэг вэ? Өвдсөн хон идэх биш, өвдөхөөс өмнө өрчлөн сэргийлэх чухал гэж. Өөрөөр хэлэх юм бол өвдсөн хон идэх нь маш их өвтөгтэй, тийм ээ? Зарим нэг тохиолдолд бол боломжгүй болчихж байгаа. Тэр өвчнийг олоод яах вэ? Эмчлэх. Гэтэл өвдөхөөс өмнө өрчлөн сэргийлэх юм бол тэр хүн одоо сэтгэл санаа, эд хөрөнгө одоо санхүүгийн хувьд ч гэсэн яах нь маш их зүйлийг одоо яах нь гамнах, тийм ээ, химнэх, одоо тэгээд өөртөө ашигтайгаар зарцуулах боломж нь бий болж байна. Тэгэхээр бид нар сэтгэл гэдэг эрхтнээ, тийм ээ, сэтгэл гэдгээ өвдөхгүй тулд байх нь дандаа тордож явах хэрэгтэй байх нь, урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж явах хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэхээр жилдээ нэг удаа бүтэн биений одоо үзлэгт ороод эрүүл мэндэ шалгадаг шиг бид нар жилдээ нэг удаа гэхгүй тийм үү? Одоо өдөр тутамдаа, улиралдаа, сардаа өөрийнхөө мэдрэмжүүдийг яах нь ойлгохыг хичээх хэрэгтэй болох нь. Тэр мэдрэмжүүдээ өөрөө яах нь шалгах хэрэгтэй болох нь. Үнэхээр л намайг сөрөг мэдрэмжүүд одоо салахгүй, автуулаад намайг зовоогоо байвал тэр мэдрэмжээсээ аль болох хурдан ангид салах арга замд суралцах хэрэгтэй болох нэ. Одоо энэ сэтгэл готрол гэдэг тэр зүйлээс өөрийгөө аврахын тулд, тэр зүйлийг даван гарахын тулд мэдрэмж гэдэг зүйлээ яах нь маш сайн ойлгож авах хэрэгтэй болох нэ. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо мэдрэмжийн талаар ярина. Тэгэхээр энэ одоо сөрөг мэдрэмжээсээ салах, ангижрах одоо тийм ээ. Одоо энэ арга зүйн одоо эхний хэсэг одоо өнөөдрийн бичлэгээр та бүхэнд маань хүрхинэ гэж ойлгоорой. Миний мэдрээд байгаа, миний одоо маш хэцүү санагдаад байгаа тэр зүйлийг хэн нэг нь юу ч биш юм шигээр ерөөсөө анзаарахгүй өнгөрөөчих боломжтой. Энэ маань л нөгөө миний хэлээд байгаа та бидний ялгаатай тал. Бидний өөр гэдэг маань байна шүү дээ, тийм ээ. За миний амьдралд маань юу байж болох вэ? Хардал, ганцаардал, өөрийгөө үзэн ядах, тийм ээ. Өөрийгөө үл үнэлэх, өөрийгөө үл хүлээн зөвшөөрөх гэж. Одоо энэ бол хүмүүс байнга тохиолдож байдаг сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг мэдрэмжүүд байгаа юм. Тэгэхээр энэ маань цуглуулагдаад, хуримтлагдаад, хураагцаар агаад миний сэтгэлийг өвтгдөг байна. Тэгэхээр миний тэр сэтгэлийн өвчин намайг хааш нь авчдаг байна уу? Сэтгэл готрол руу авчдаг байна шүү дээ. Тэгэхээр сэтгэл готролд хэн очдог байна уу? Сэтгэл нь өвдсөн хүн очдог байна. Тэгэхээр одоо сүүлийн дангаах ухаанд юу гэдэг вэ? Өвдсөн хон идэх биш, өвдөхөөс өмнө өрчлөн сэргийлэх чухал гэж. Өөрөөр хэлэх юм бол өвдсөн хон идэх нь маш их өвтөгтэй, тийм ээ? Зарим нэг тохиолдолд бол боломжгүй болчихж байгаа. Тэр өвчнийг олоод яах вэ? Эмчлэх. Гэтэл өвдөхөөс өмнө өрчлөн сэргийлэх юм бол тэр хүн одоо сэтгэл санаа, эд хөрөнгө одоо санхүүгийн хувьд ч гэсэн яах нь маш их зүйлийг одоо яах нь гамнах, тийм ээ, химнэх, одоо тэгээд өөртөө ашигтайгаар зарцуулах боломж нь бий болж байна. Тэгэхээр бид нар сэтгэл гэдэг эрхтнээ, тийм ээ, сэтгэл гэдгээ өвдөхгүй тулд байх нь дандаа тордож явах хэрэгтэй байх нь, урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж явах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр жилдээ нэг удаа бүтэн биений одоо үзлэгт ороод эрүүл мэндэ шалгадаг шиг бид нар жилдээ нэг удаа гэхгүй тийм үү? Одоо өдөр тутамдаа, улиралдаа, сардаа өөрийнхөө мэдрэмжүүдийг яах нь ойлгохыг хичээх хэрэгтэй болох нь. Тэр мэдрэмжүүдээ өөрөө яах нь шалгах хэрэгтэй болох нь. Үнэхээр л намайг сөрөг мэдрэмжүүд одоо салахгүй, автуулаад намайг зовоогоо байвал тэр мэдрэмжээсээ аль болох хурдан ангид салах арга замд суралцах хэрэгтэй болох нэ. За цаашаа явъя. За тэгэхээр энэ сэтгэл судлалт бол мэдрэмжийг бол дөрвөн том одоо бүлэгт авч үлддэг байгаа. Тэгэхээр тэр дөрвөн том бүлгийн маань 3 сөрөг мэдрэмж, нэг нь эерэг мэдрэмж гэдэг.
Тэгэхээр бид нар яагаад ийм амархан одоо тийм ээ энэ одоо сэтгэл готролд автаад байгаа юм? Яагаад бид нар өөрийн мэдрэлгүйгээр автаад байгаа юм? Дээр нь яагаад бид нарт энэ ингээд мэддэхгүйгээр юм хэцүү байгаа юм бэ гэдэг маань өөрөө тэнцвэр нь ямар вэ? Гурыг үрд харьцах нэг болчихж штеп. Тэгэхээр бид нар хичнээн баярсаландаа аз жаргалтай байсан ч гэсэн бидний урд дахиад тэр нэг ганц аз жаргалтай мэдрэмжтэй минь хідэн сөрөг мэдрэмж тулах нь 3 сөрөг мэдрэмж гэсэн үг байхгүй зүгээр энгийн ухаанаар хар ухаанаар тайлбарлаж хэлвэл мэдээж юу 3-ыг харьцах нэг гэж байхгүй шүү дээ тийм ээ ерөнхий бол зүгээр одоо энгийн ойлголт та нарт маань шууд одоо ойлгохдохоор хэлхийн тулд одоо ингэж жишээ авч जैन жишиж үзэж जैन тэгэхээр одоо бид нар яах вэ гэхээр одоо сөрөг байгаа тэр сөрөг байгаа мэдрэмжүүдээ эхлээд бид нар таних хэрэгтэй болж байна тийм ээ намайг юу өвтгөхөд байгаа юм бэ гэж тэгэхээр одоо бид нар одоо бие маань өвдөх юм бол тийм үү халуурах гэл нэшин тэмдгээр хүний бие хамгийн түрүүнд биед орсон ямар нэгэн одоо вирустэй тэмцэлтэд бол хүн халуурдаг тийм үү. Гэтэл одоо бид нар халуурхаас маш их хайдаг болтол одоо эмчнэр болоод амгаахын тулд бол халуурхыг бол хүний дархлааны систем бол яг хэвийн энгийн журмынхаа дагуу ажиллаж байгаа учраас энийг одоо таатаагаар хүлээж авдаг шүү дээ тийм ээ. Ноцтой өндөр халуурахгүй л болоод тэгээд бид нар яг шууд халуурлангууд юм уухыг татгалзаад өөрөө дархлаагаараа тэр халуунтай тэмцэлгээ яг илүү үздэг тийм үү. Түүнтэй адилхан бид нар өөрийн сэтгэлийг өвдөхөөс өмнө тийм ээ тэр шинж тэмдгүүдээ олж мэдхийн тулд мэдрэмжүүдээ ойлгох хэрэгтэй болох юм тийм ээ за тэгвэл хамгийн ихний одоо бүлэг мэдрэмж маань юу байх вэ сөрөг мэдрэмж юу ээж болох вэ гэхээр айцын мэдрэмж за айцын мэдрэмж гэж хэлэхэд бид нар ямар болж байна тийм тавган мэдрэмж байгаа ч тий айцын мэдрэмж гэдэг нэг тийм баясгалантай ч юм уу баярлсан ч юм уу тийм ягаар бид нар ярих боломж байгаа юу байхгүй штэ айн гэдэг өөрөө хамгийн таагүй мэдрэмж тий тэгээ заримдаа бид нар одоо юу гэдгийг шүн одоо хар дар зүүдлээ тэр зүүдэндээ шүнжэнгөө яадаг үлээ маш их тарчилж ядарч хондог тий тэр чинь нөгөө намайг яаж гэнэ маш их тавгуурлаж байгаа учраас за тэгэхээр энэ яадаг бах нь айцын мэдрэмж ба нэгдүгээр тайван бос байлах нь тийм төгшөөртэй тайван бос дараа нь сандрах нь дараа нь яах нь дургуйтсан айсан тийм үү за тэгэл зочирдсан өөр айц яах вэ азгүй түлсэн за мэгдэд сандарсан тийм ээ за бүтлгүй тийм ээ ихтгэл найдваргүй өөр ямар яах вэ урагшгүй за тэгээд айж хулчийсэн орхигдож гээгдсэн хаягдсан за өөр яах вэ хит болгоомжилсан тийм ээ за тэгээд ичингүүрсэн аягүйцсэн тийм ээ дарангуйлагдсан за тэгэл ийм хардсан шижигэлсэн эргэлцсэн тэнэгэлцсэн гэд маш олон сөрөг мэдрэмжүүдийг ол яах вэ айцын мэдрэмж бол дотроо агуулж идэг байх нь шүү дээ тэгэхээр бид нар энэ мэдрэмжүүдийг өөртөө урт удаан хугацаанд байлгаад байвал өөрийн мэдрэлгүй хайчна гэсэн сэтгэл готрол руу явна гэсэн. Тэгэхээр эдгээр одоо мэдрэмжүүдийг одоо бид нар мэдчихлээ шүү дээ, тийм ээ. Энэ бол сөрөг мэдрэмж дээр нь энэ айцын мэдрэмжүүд юм байна. Тэгэхээр айц гэдэг маань ямар байдаг вүлээ? Ихэвчлэн миний төсөөлөлд байдаг зүйл шүү дээ. Хийсвэр зүйл. Тэгэхээр хийсвэр зүйлээс тийм учраас монголчууд маань юу гэдэг вүлээ? Айсан хүнд аргал хөдлөнө гэж. Тэгэхээр аргал маань өөрөө хөдлөх боломжгүй зүйл шүү дээ. Гэтэл айх юм бол бид нар аргалыг хүртэл яах нь хөдлөх гэнэ шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө айц хандархаараа одоо яах нь эрүүл ухаанаар авлаа зүйлд хандаж чадхаа байчих нь юм тийм ээ. Тэгэхээр одоо айцын мэдрэмжтэй байжгаад асуудалд хандах үйлдэл хийхдээ бид нар яах нь тайван байхдаа хийж байгаа үйлдэлээсээ огт өөр хийн гэсэн үг байхгүй юу. Тийм учраас л бидний сэтгэл маань яах нь энд өвдөд байгаа чинь тийм ээ. За дараагийн мэдрэмж. Дараагийн мэдрэмж юу гэж болох вэ? Мэдээж айц бол нэг том бүлэг байлаа. Дараагийнх нь уйтгар гунигийн мэдрэмж. За уйтгар гуни. За уйтгар гуник гэдэг бол яадгийн бид нар яадаг вүлээ маш их ганцаардуулдаг, шаналгадаг, зовоодог, өөр яадгүй өвтөгдөг тийм ээ. За тэгэл орхигдсон, гээгцэн төрөний адил те өрөвдөх сэтгэлгүй болгодог. Тэгээд яах нь зоргийг мохоодог, өөр цөхрөлд оруулдаг. За тэгээд гигүүрүүлдэг тийм үү? Өөр яадаг вүлээ? Бухимдсан, барайсан тийм ээ? Тийм дүүг байдалтай байцдаг. За ойлгомжгүй, маш арчаагүй байдал хүрэгдэг. Тэгэл маш гомдол тээгдүүлдэг. Дээр нь маш өөнтч болгодог. Тэ хүн болгоноос өө хайж эхэлдэг. Тэгэл энэ хов хоосон тийм мэдрэмжийг өгдөг. За өөр яах вэ? Доромжлогдсон байдлыг бий болгодог. Тийм одоо мэдрэмж төрүүлдэг. Тэгэл энэ тийм сүйтгэгдсэн, уйтгартай, гашуудалтай, тэ урам хугарсан, за ийм зөхөрсөн байдлыг одоо яах нь уйтгар гунигийн мэдрэмж өгдөг байна. Тэгэхээр энэ уйтгар гунигийн мэдрэмжинд бид нар хэд автаад байна уу юу гэдгээ шалгах маш энгийн арга байдаг.
Тэр ямар арга байдгүй гэхээр таны сонсож байгаа дууны утга агуулга, таны сонсож байгаа дууны хөг аялга, таны сонсож байгаа дууны ритм хэмнэл бол танд одоо бас өхийг өгүүлнэ. Тэгэхээр та тийм ээ уйтхар гунаг ганцаардсан, хаягдсан тийм ээ гансарсан, хагцсан, салсан за тэгэл санаж бэлтгэрсэн ийм л дуунууд сонсоод л ийм дуугийг түлхүү ингээд тийм одоо сэдвтэй кино их түлхүү үзээд тийм одоо сэдвтэй контент одоо юу гэдгийг тийм зүмийг түүж үзээд байх юм бол та хэзээ энэ мэдрэмжинд яах нь хит автцсан байна гэсэн үг байхгүй. Өөрөө мэдрэлгүй автцсан байна гэсэн үг. Тэгэхээр бидний гарах арга зам бас амархан байгаа ч тийм үү? Яах юм? Яг эсрэгээр нь хийх хэрэгтэй болох нь шүү дээ. Аль болох тэр зүйлээс яах нь холдох хэрэгтэй. Холдох хэрэгтэй тийм ээ. Одоо нэг уйтгарын дуу өглөө эхлүүлээд бүхэл өдөржингөө тэр уйтгарынхаа дууг сонсоолаа тийм үү? Тэгэх юм бол бидний тэр бүх мэдрэмжүүдний дахин давтагдаад өөрийгөө яах нь тэр бодол руу гүн шигтгэхэд байна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас одоо нэг уйтгар гунгийн дуу сонссон бол болоод одоо цоглог тийм үү 2 3 дуу сонсох юм бол өмнөх уйтгар гунгийн дуу маань миний бодлоос миний мэдрэмжээс яах вэ? Сална гэсэн үг болж байна тийм ээ. За айгүй амархан энгийн одоо жишээ хэлж өгье. Юу гэхээр өглөө бид нар автобусаар байж болно тийм ээ нийтийн тээврээр байж болно эсвэл одоо бид нар таксигаар байж болно тийм үү ажил албал одоондоо явж итэл одоо тэр жолоочийн тавьсан дуу тэр дууд бүтэн өдөржингөө миний аманд яадаг вүлээ аялагдаад байдаг шүү дээ тийм ээ огт мэдхгүй зохиолын дуу байдаг ч юм уу эсвэл одоо эстрад pop rock одоо эсвэл одоо hip hop юу ч хийж болно эсвэл хүүхдийн дуу ч хийж болно шүү дээ тийм үү гэтэл хүүхдийн дуу сонссон байх юм бол бид нар тэр өдөржин тийм хөнгөн баяр баясгалантай мэдрэмжээр өнгөрөө а гэтэл одоо юу гэдэг тийм уйтгар гунгийн дүнсгэр дуу сонссон байх юм бол бид нар одоо өөрийн мэдрэлгүй л тэр дуундаа автагдаад яах нь гонёг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар өөрийгөө яадаг байх нь цаг үргэлж анзаарах хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэхээр би нөгөө өмнөх бичлэг дээр хэлсэн тийм ээ өөрийнхөө мэдрэмжүүдийг өөрийнхөө нөхцөл байдлыг өөрийгөө ойлгох бол яа гэсэн бэлээ нэг 7 хоног эсвэл 10 хоног 14 хоног өөрийнхөө бүх үйлдэлт яах нь ажиглалт хийгээд үзгэсэн тийм ээ. Яг тиймтэй адилхан миний одоо 7 хоногт нийт одоо би одоо юу гэдгийг 40 одоо удаа дуу сонсдог юм байжээ. Тэр 40 дууны маань тийм ээ 27 нь одоо гуниг хагцлын дуу байна. Тэгэх юм бол та өөрөө ирэхгүй л яах юм? Гуниглэн шүү дээ тийм ээ. Цаанаас л гуниглэн. Шалтгаангүй гуниглэн. За би энэ шалтгаангүй гуниглэж үтсэн. Тэр шалтгаангүй гуниглж үтсэн. Одоо тэр юм нь юу байхсан гэхээр Солонгост 7 хоног 10 хоног бороо очдөг юм билээ. Тасралтгүй бороо орох бол зүгээр ямар ч одоо юу гэдгийг цоглог хүнийг бол бас л гониглуулдаг юм билээ. Зүгээр амар шалтгаангүй гониглаад дандаа тийм дүнсгэр тийм ээ тийм саарл тэнгэр харна гэдэг чинь бас л эвгүй. Тэгэхээр бид нар одоо бас ийм одоо цоглог сайхан байдаг чинь Монгол улсд бол Монгол орн маань их оронд маань бол ядгүй нартай өдөр олон байдаг шүү дээ тийм ээ. Тэр нар гэдэг бол бидний амьдралыг одоо тэтгэхээс гадна бас сэтгэл санааг минь хүртэл яддаг байх нь өргөж өгдөг байх нь нар мандахыг харах ад жаргал байдаг, нар шинжийг харах ад жаргал байдаг тийм ээ. Нар хөөрсөн үед ч бид нар яадаг байх нь ад жаргалтай байдаг байх нь шүү дээ тийм ээ. За дараагийн мэдрэмж. За дараагийн мэдрэмж маань бас л сөрөг мэдрэмж. Энэ бол хорсол уур хилэнгийн мэдрэмж. За хорсол уур хилэнгийн мэдрэмж. За ингээ бүгдөө уурсан бай гэж бодоод үзье. За уурсан байвал бид нар хамгийн нэгдүгээр биднээс ямар зан аршин гардггүй. Маш төрөмгий, хилгэнсэн, догшин, ширүүн. За өөр ямар яах вэ? Өшөрхөг, тийм ээ? За тэгээд атаач, тийм үү? За тэгээд харгис хэрцгий. За үзэн ядсан, тийм ээ? За эвлэршгүй өөр ямар яах вэ? Голсон, зэвүүцсэн, буруушаасан, шийтгсэн, утаасан, хорсолтой, басамжилсан өөр яах вэ? Цухалдсан тийм ээ? Хайхрамжгүй, тоомжиргүй, жигссэн өөр яах вэ? Ёжилсон. За увайгүй гих мэтлэнгээр бид нарт яадаг вэ? Маш олон яах вэ? Маш хүчтэй тийм сөрөг мэдрэмжүүд яах нь бий болдог байх нь. Тэгэхээр энэ хүчтэй мэдрэмжүүдтэй бид нар их удаан байх юм бол бид нар бол яах нь өөрөө өөрсдийгөө юу гэдэг рүү аваачин гэсэн сэтгэл готрол руу аваачин гэж. За тэгэхээр одоо ингээ мэдрэмж гэдэг маань дандаа юм сөрөг байхгүй байх шүү дээ тийм ээ. Би түр үлсэн 3-1 хацаатай байгаа даа. Тэгэхээр ингээ 3 маань дуусчлаа. Айдсын мэдрэмж, уйтгар гунгийн мэдрэмж, уур хорслын мэдрэмж боллоо тийм үү. За тэгвэл одоо нэг эерэг мэдрэмж маань юу хийж болох вэ? Мэдээж баяр баясгалангийн мэдрэмж. Тэгэхээр баяр баясгалантай хүний нүдэнд нь яадаг вүлээ?
Гал бас нүүрэнд нь дандаа инээмсэгэл тодорч идэг. Тэгэхээр инээсэн хүнээс юу хүртэл яадаг гэдэг үлээ зовлон хүртэл зогтдог гэдэг яриа байдаг шүү дээ, тийм ээ. Инээмсэгэл бас их халдвартай. За ингээл би таны өдөөс ингээд сайхан инээгээд харахад таач гэсэн миний өдөөс яах вэ? Инээгээд л харна те. Хин нэгний аж аргалтай байгааг харахаараа бид нар өөрөө бас яадаг үлээ дагаад л аж аргалтай болчдөг шүү дээ. Шалтгаан хэрэгтэй байх нь аж аргалтай болоход шалтгаан хэрэггүйгээр бид нар ад жаргалтай, уйтгар гунигтай, айц давтаж өөр яах нь уур хилэнтэй болох гэдэг шүү дээ. Уур хилэн бол мэдээж шалтгаантай. Тийм ээ, уур хилэн бол хамгийн их шалтгаантайгаар бидэнд байдаг яах нь мэдрэмж яах нь. За айц бол бид түрүүлсэн тийм ээ. Голчлон бид нар юунаас олж өөрийгөө айлгадаг гэсэн. Төсөөлөлт байгаа. Тэр төсөөллөөсөө өөрсдөө айлгадаг. Уйтгар гуниг бол яах нь хин нэгний уйтгар гунигийг бид нар хуваалцахаас гадна дотоод өөрийнхөө уйтгар гуник байж болно. Дээр нь бидэрт нөлөөлөх бас яах нь уйтгар гуник мэдрүүлэх тийм зүйлүүд. Түүний хамгийн нэгдүгээр юу гэсэн бэлээ? Дуу хөгжим. Тэгэхээр урлаг бол хүний сэтгэлийг амар тайван байлгадаг. Урлаг бол хүнийг яадаг яхаа баяр баясгалан тийм ээ. Одоо маш гоё сайхны мэдрэмж өгдөг, гоо сайхны одоо мэдрэг боловсрал олгодог бол гайхалтай зүйл. Бас эсвэргээрээ урлаг бас бидэнд яах нь саний бүх мэдрэмжүүдийг яатдаг өгдөг зүйл шүү дээ, тийм ээ. За тэгвэл бүгдээрээ баяр баясгалангийн мэдрэмжээ одоо судлаад мэдрэмжээ мэдрээд тэгээд өнөөдрийн одоо бичлэгээ дуусгая. Тэгээд дараа нь одоо энэ мэдрэмжүүдээ нэгэд бид нар өөрсдөө мэдрээд ойлгоцсон учраас тийм ээ яаж энэс ангижир салах вэ гэдэг одоо яг арга замыг би дараагийнхаа бичлэгээ та бүхэнтэйгээ хуваалцъя. За баяр баясгалангийн мэдрэмжүүд гэж. Тэгэхээр баяр баясгалантай хүн ямар ах вэ? Хамгийн нэгдүгээр талархна. Талархна гэдэг бол амьдрал маш их өнгөтэй болгодог тий. Талархаж сурсан хүний эргэн тойрон дандаа сайхан байж идэг. Тэгэхээр талархаж сурах хэрэгтэй болох юм бүгдөө. Юу таларх вэ? Бүх юм талархна шүү дээ тий. Өнөөдөр одоо юу гэдэг өмсөх хувцастай байгаадаа талархна, хийх ажилтай байгаадаа талархна тийм ээ. Одоо сэтгэл зовоох асуудал гаргаж байгаа үр хүүхдтэй байгаадаа талархна тийм үү. За тэгээд хажууд маань түшид тулах хань ижилтэй байгаадаа талархна, намайг хизээ дэмжиж үйдэг тийм ээ. Ах トゥ амрах садантай байгаадаа талархна. Тэнгэрээс ч гэсэн ивэж байгаа гэж боддог эцэг ихтэй байгаадаа талархна. Талархах юм зөндөө штэ. Тэг өнөөдөр одоо юу гэдгийг хоолтой байгаадаа талархна гэж гэх мэтлэн талархыг гэвэл маш олон юм байгаа. Тийм ээ. Над руу хараад инээсэн юм хүн рүү ч гэсэн бид нар талархаж болно. За хоёрт нь одоо бид нар ингэж юм баяр баясгалантай мэдрэмжийг авах юм бол ямар байдгаа? Маш юм цоглог, сэргэлэн, баяр баясгалантай өөр яг уу тийм зугаатай, хөгжилтэй, хөөрсөн, бахадсан, итгэлтэй, найдвартай, ханамжтай, урамтай, сонирхолтой. Тэгээд яадаг уу? Шургуу, шудраг, өөр хөгжилтэй, эрчтэй, хүчтэй, тийм ээ? За тэгээд тайван, амгалан, жаргалтай, бат итгэлтэй, хангалуун, хайр, халамжтай инхээхэн тэр мэдрэмжүүдийг яадаг байх нь. Энэ баяр баясгалангийн мэдрэмжээс одоо хүртэж авдаг байх нь. Тэгэхээр бид нар аль болох тэр мэдрэмжээ, баяр баясгалангийн мэдрэмжээ яах нь урт удаан хугацаанд хадгалах нь чухал байх нь шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг нь одоо тэр заримдаа тэгдэг шүү дээ, огт санамсаргүй байж байгаа тийм нэг баяртай үйл явдлаа бодоход айгүй баяртай болчдөг тийм ээ. Тэр яадаг вэхээр бид нар баяртай зүйлээ дахин яах нь өөрөө өөртөө идэлүүлчихэд яг түүнтэй адилхан уйтгар гуниг зовлон жаргалаа дахиад сэтгэлээрээ идлээд биеэрээ идэлчихэд дахин санаад лавд дахин тэр яах нь мэдрэмжүүд таныг зовоогоод байна гэсэн үг байхгүй. Тийм учраас бид нар тийм уйтгартай, айцтай, уур хөрсөлтэй тийм ээ тэр мэдрэмжүүдээ санагдуулах зүйлээс аль болох дахин яах вэ санаж өөрийгөө зовоох хэрэг болох нь шүү дээ. Тэрний оронд яах нь баяр баясгалантай, талархалтай, багталтай тийм ээ. За жишээлх юм бол одоо ертөнцийн 3 дээр гардаг штэ тийм ээ. Одоо юу гэдэг вүлээ? ертөнцийн 3 хөөрхөн гэж. Тэгэхээр тэр 3 хөөрхөн байгалийн сайхан тийм ээ. Одоо нийл хаймтад одоо бид нар бол гараад харахад бол үнэхээр сэтгэл сэргэн багштай байгаад тийм ээ. Мод яаж байгаа вүлээ? Нялхан дахиагаа гаргаад мод дингэж одоо ногоо навчаа гаргаж эхэлж जैन тийм үү. За тэгээд газар бас яах вэ? Өнгөө цолиод ногоорч байна тийм ээ. Тэгэл ийшээ харахад нөгөө гой бавгаахаа шатцэг маань зүгээр талаар гацсан байлээ штэ тийм ээ. Тэгэл эн чинь бид нарт яаж ийна? Зүгээр л ингийн баяр баясгалантай. Тэгэхээр тийм баяр баясгалантай, баяр хөөртэй мэдрэмжийг би өөртөө болгох тийм дасгал сургалтыг бас яг хийж явах хэрэгтэй болох нь шүү дээ. За өглөө автобусандаа яарсан ч гэсэн амжсан бол баярлах хэрэгтэй. Талархах шүү дээ тий. Өнөөдөр азтай өдрөө бүх юм сайхнаар эхлэхнэ. Гэвэл бид нар өөртөөхөө мэдрэмжийг яах нь ингэж удирдах залж эхлэх хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг нь одоо мэдрэмж гэдэг бол намайг яадаг байх нь. Нэг бол баяр баясгалантай болгодог,
нэг бол уйтгар гонигтай алгадаг. Тэгээ уйтгар гонигдаа би удаан байгаад тийм ээ одоо маш удаан автах юм бол баяр баясгалан гэдэг зүйлийг мэдрэхээ байждаг. Тэр ад жаргал гэж юу юм бэ гэдэг асуултын хариулт олохоо байждаг. Тэр ад жаргал гэдэг юу юм бэ? Тийм том зүйл биш шүү дээ ад жаргал гэдэг чинь. Ад жаргал гэдэг чинь бас миний дотор байдаг зүйл. Тэгэхээр ад жаргал үргэлж яадаг байх нь надтай, тантай хамт байдаг зүйл ах нь шүү дээ. Тэгэхээр харин тэнийг бид нар олж харгаж авах нь хамгийн чухал байх нэ. За тэгэхээр энэ ад жаргалтай мэдрэмж, ад жаргалын тухай яриагаар өнөөдрийн бичлэгээ өндөрлөе. Тэгэхээр бичлэг маань та бүхэн таалагдсан бол лайк дарж, subscribe дарахаа мартаваа. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай.